За тэгэхээр heat remediation гэдэг нь бол хөрсөнд хүнд металлыг багасгах, саармагжуулах зорилгоор ургамал тарьж асуудлаа шийдвэрлэхийг бол хэлдэг байна. За энийг бол Пито засал гэж хэлж байгаа. За Пито засал бол цаг хугацаа нэлээд шаардсан тийм технологи байна. За хоёрдугаар хичээл дээр бид нар лагийн бүтээгдэхүүнийг компост болгож газар тариалаа төгөөл барахдаг гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр сэвсгэр энэ ялзамгийг бол байнга ашиглах нь яваанда тухайн талаар хүн металлыг хоригд үүсгэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо бид нэг компост ингээд нөхөн сэргээлт ч юм уу эсвэл бол ингээд тухайн газар ингээд ашиглаад байж болно тийм үү компостыг. За энэ компостыг ашиглаад байхад хүн металлын хэмжээ ихсдэг байна. Яагаад хүн металлын хэмжээ ихсэж байна гэхээр тэр бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа зүйлүүд хүн металл ихтэй. За ялангуяа одоо энэ үйлдвэрлэлийн хаягдл уснууд байна. Тэднэрд бол хүн металл байдаг. Тэгэхээр ямар хүн металлууд байдаг вүлээ? За меркури, никель, за хар тугалга тий. За гэх мэтлэнгийн энэ хүн металлууд бол их байгаа. Хар тугалга, меркури, бас мөнгө ус байгаа хар тугалга. За бас тэгээд өөр нэг юу байна те? Янз бүрийн титан, полониум, радиум, түнгстен тэгээд энэ дээр харагдаж байна. За хамгийн их байдаг нь бол энэ мөнгө ус, за меркури, за хором, за кадми, за бор гэх мэт энэ юмнууд байна. За эдгээр бол хором, кадми эдгээр бол хором бол аль ширний үйлдвэрээс гардаг штэ. За юу болохоор кадми бол батарейнаас их гардаг. За кобальт, за никель эдгээр бол янз бүрийн металл олруулах үйлдвэрүүдээс, хүнд үйлдвэрүүдээс гардаг. Хар тоглог бол бас модгийн үйлдвэр, за органик энэ бодог уусгагч гэх мэтлэн ийм юмнууд дээр гардаг л да. Гэхдээ сүүлийн үед яг нөгөө хар тоглоггүй бодог гэдэг хүүхдийн тоглоом эднэрт чинь бол тийм оруулах болсон л да. Гэхдээ хар тоглог бас их байна. Гэхдээ бас тэр аккумулятор эднэрт чинь бас хар тоглог нэлээд байдаг шүү дээ. За тэгээд эдгээр ягаад энэ хортой ойлтоор хүний биед юу байхгүй байдаггүй гэсэн үг хэрэгцээг байдаг гэсэн үг. Тэгэхээр металлууд бол бас хүний биед тодорхой хэмжээгээр байдаг хэрэгцээтэй байдаг шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдэг чинь одоо энэ хоргүй металл гэдэг одоо энэ бичсэн байгаа магний ч гэдэг юм уу те, молибден, потасиум ч гэдэг юм уу те, төмөр гэдэг. Одоо эдгээр бол энэ металлууд бол төрөл бүрийн энзимийн кофакторуудыг болдог штэ. Тийм учраас бас хүнд хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр хамгийн гол нь бол энэ хүнд гэдэг байгаа. Одоо энэ улаанаар бичсэн. За одоо энэ металлууд бол нэлээ аюултай байна. Тэгэхээр эдрийг багасгах нь. За энэ жишээлбэл та нарт харагдаж байна. Европын холбооны хүнд металлын бохирдол харагдаж байна. Тэгэхээр ингээд харахад энэ улаанууд нь бол маш их. Тэгээ харууд нь бол бүр аймаар байна гэсэн үг шүү дээ. Бүр маш их байна гэсэн. Ингээ харах юм бол таас Италийн хой тал тийм байгаа. Австри эдэр байгаа. Эдэр бол нөгөө юу яаж яасан бэ? Металл их боловсруулдаг улсууд байхгүй яг энэ
Италийн хойд тал, Францын өмнөд, за тэгээд энэ Австри байгааз, Унгар, Чех эдгээр бол маш их бохирдолтой байгаа нь харагдаж байна. Тийм энэ яагаад хүн металлаар бохирдсон гэхээр эдгээр чинь нөгөө зэвсгийн үйлдвэрлэл ихтэй эзэнт гүрэн байсан. Австри Унгарын эзэнт гүрэн гэж байсан шүү дээ. Тэрний үед зэвсгүүдийг нь хийдэг байсан. Баггүй. За энд Английн урд тал бас хар байгааз. Тэгэхээр Английн урд тал хар байна гэдэг чинь бас тэнд Манчестер, Ливерпул гэдэг нөгөө хотууд, Ньюкасл эднэр бол бас их Англи ажилуулж ирсэн хотууд. Тэгээд ажил дээр хойсолын үед уурын хөдөлгөөрөөр маш их үйлдвэрлэл хөгжүүлж ирсэн. Тэгээ бас энэ хөрс нь бас маш их хүн металлын бохирдолтой байгаа. За ингээд Испани, Франц эдгээр бас нэлээд байна те. Эндээс ингээд харж байхад бол за Герман бол бас төвийн хэсэг энэ Бавар мууж энэ хэсгүүдээр зүүн хойд хэсгүүд нь бол Герман бол гайгүй шүү дээ те. Эдгээр бол гайгүй харагдаж байна. Зүүн талууд нь гайгүй байна. За ийшээ боллоо ирэхлээр чинь бас нөгөө урагшаага зүүн Европын улсууд Австри, за нөгөө юу гадаадд Турк, Грек, Египт, за тэгээд нөгөө Македон, Хорват, Югослав гэл эдгээр байгаа юм л та. За эдгээр тэгэхээр хүн металлаа ингээд саармжуулах шаардлагатай болох нэ. За энд хятадын хүн металлын бохирдол харагдаж байна. Тэгэхээр хятадууд бол яг хойд талаар өвөр Монгол бол гайгүй, Манжуур гайгүй байна. За Шинжаан гайгүй, төвд эдгээр бол гайгүй байна. За тэгээд яг өөрөө нөө хан үндэстэй төвлөрөн суусан яг хятадын угуул нутгууд бол олон жил иргэншлийн илэгдэлд орцсон болохоор нэг бас хүн металлын бохирдлууд бол бас энд нэлээд харагдаж байна л да. Тэгээ голын жишээл одоо хунаа мууж бол хамгийн их хүн металлын бохирдолтой байна. Тэгээ хулаа байж энд тэгж харагдаж байна. За хүн металлыг газар дараалалгаа цэвэрлэхэд ургамлыг бол ашиглах нь нэлээд үр дүнтэй арга байдаг гэж байна. Тэгэхээр тэрийг бид нэр жишээлбэл шууд физикийн гэх юм одоо юу гэх юм шууд ландшафтын тэр нэг юм гео аргаар бид нар бас цэвэрлэх юм арга бол байдаг. Жишээлх юм бол одоо хөрс солих гэдэг юм арга байгаа. Тэр нь одоо бүр амар ингээ бохирдсон үед бол тэр хөрсийг нь хуулаад тэгээд хуулсан хөрсөө жишээл одоо далаатай ойрхон газрууд бол далаараа цацаа хайчиж байгаа. Тэгээд тэр хөрс дахиад шинэ өөр газраас ингээ хөрс авчираад тэр газраа ингээд дивсээд тэгээд дээр нь мод ургамал тарьдаг ч юм уу. Иймэрхүү маягаар бас тэгээд багшаа бохирцоо хөрс нь одоо хэрэг зузаан хуулдаг бол нэг метр гарантай л хоолно да. За тэгээд л ер нь бол ялангуяа энэ цацрагаар бохирдсон газрууд байна. Жишээлбэл одоо хамгийн ойрын шээ 2011 онд юу болсон баха те. Синдай атом цэцлэг станц за дэлбэрсэн гэдэг хаашаа чи осол болоод цацраг идэхтэй нөгөө ус уур эдгээр чи алдагдсан шүү дээ. Химигээд алдагдсан. За тэгэхээр тэр авир нэгээд хөрснүүд бохирдчихлоо тэрийг бол бас хуулж цэвэрлсэн байгаа. За Чернобыль бол бүр тэр жигтэй нөгөө реактор нь тоогоо тэр жигтэй зад дэлгэрсэн. Тэгээд доторх байсан нөгөө цөвийн түншнүүд бүгд гадагшаага цацарсан болохоор ямар ч арга байхгүй. Асар их бохирдолтой. Тэгэхээр тэрийг бол зүгээр тодорхой нэг юм радиуст хүн амьдрахаар гэдэг тэр жигтэн одоо хаагаад нүүдийг шилжүүлэл ингээл яачих юм л та. Тэнд бол гэхдээ сүүлийн үе цацраг нь бас буураад саяхан нөгөө тэр BBC Английн хүмүүсүүд очиод яасан ч оцсон чинь яасан байна гэж хэлээ.
Хүмүүсүүд тийшээ очсон нууцаар амьдраад бүр 10 жил 20 жил болсон хүмүүс байна гэсэн. За энэ тэнхмээс залгаж байна. Энийг нэг авчээ. Байна уу? Гэж байгаа. Би энийг энэ утсыг энэ юутай олгочих юм байна. Байна уу? За. Тэ. Зөвшөөрч. За. За энэ технологи бол нэлээд сүүлийн үед гарч ирж байгаа шинэ технологи ургамлыг тэгэхээр ургамлыг ингээд ер нь тарьчих юм бол их амар байгаа. Яагаад гэвэл тэр ургамл нь тэндээ байж л. За тэгээд өөрөө ургаж шүү дээ. Ер нь бол нэг хүн очиж малзаал идэл талхлаа ингээ байхгүй тэр ургамл чинь тэндээ өөрөө ургаж чинь. За тэгэхээр хямд төсөр. За тэгээд бас тэр ургамл нь тэндээ ингээд нэг тийм биомасс үүсгээд бид нар хэлсэн шүү дээ ингээд дээр мод ургас доош өвслөг гэдэг ийм гурван төвшөнд канофи үүсдэг гэдэг. Тэр канофинуудыг үүсгэн за тэгээд ялзмаг үүсгэж जैन ер нь бол их боломжийн илүү эко био гэсэн үг л дээ. Тэгээд бас нэг үер ус ингээд тэрүүгээр дайрч өнгөрөхлөөр тэр нэг бохирцсон талбай одоо жишээл мөнгө ус ч юм уу меркурийгээр бохирцсон талбай гэдэг ингээд үер ус нь угаагаад гол руу ороод тэгээ голоосоо буцаа хордлох ч юм уу тийм байдаг бол ингээд ургамал тарьчихсан тэр талбай бол үерийн ус ороод ч юм ингээд бороо мороо ороод ирэнгүүт тэрнийг шингээгээл хийдэг тийм сайн талтай. Ер нь дээр нь ингээ ямар нэг ингээ өвс мөс ургацсан юм талбай бороо мороо орохлоор тэрнийг их сайн шингээдэг. Харин халцгай болчихсон ийм хатцсан дороотолд орсон талбай борооны усыг ерөөсө шингээж чаддаггүй урсгаад байдаг тийм зүйл тохиолдол байдаг шүү дээ. За тэгээд талбайг өөр бусад зорилгоор бас ашиглуулж өөрчлөлт яадаг чи аял зугаалгач гэдэг юм уу те ингээд нэг сайхан ингээд ногоон зүлэг юм ингээд байж ивэл тэр чинь бас тэр дээр нь хүмүүсүүд зугаална эсвэл бол цаасан шувуу хөөргөн эсвэл дороо нь хөөргөдөг ч юм уу эсвэл бол тэгэл дээр нь янз бүрийн тийм олон нийтийг хамарсан наадам ч юм уу тийм зохион байгуулдаг ч юм уу тийм ашигтай байхгүй. Тэгэхээр бол их зүгээр юм байна. За Python бас үндсэн 5 янзын механизмаар засах үйл ажиллагааг явуулна гэдэг. Энэ 1 2 3 4 5 6 6 янзын үйл ажиллагаа шүү. Энийг 6 янзын үйл ажиллагаа явуулдаг байна. За энэ болохоор ер нь хоорондоо ойрхон гэхдээ тэр ургамал тэр хүнд металлыг яаж ямар газраараа яаж аваад тэгээд ерөнхийдөө ямархуу байдлаар хоргоожуулаад байгаа юм бэ гэсэн энэ механизм дээр нь л ангилаад л ийм 6 ангил хийчихэж байгаа. За доор ургамлын жагсаалтыг харж байхад бол байцаа ус тосны ургамлууд бол хүн металл сайн шингээд бас харагдаж байгаа. За тэр ургамлуудыг ингээд харъя бүгдээрээ. Энд тийм сайн харагдаж байна уу? Харагдаж байна. За энийг та нас гэхдээ энэ нөгөө нэг юугаа бүгд презентац бичиж авч байгаа. Тэгээд нөгөө YouTube дээр байрлуулж учраас таанаас яг заавал одоо бичих гэж шаардлагагүй. Гэхдээ энэ ургамлуудыг ер нь нүдэлж байгаарай. За энэ овгуудыг ингээд сайн харах хэрэгтэй цаанаас. Овгуудыг нь сайн харахлаар за энд болохоор Sativa Oriza гэдэг энэ үйт ургамлууд байна те. За Brassica энэ байцааны овгийнхан байна, байцаат ургамлууд байна. За тэгээд энэ сонгоны ургамлууд байна. За тэгээд
За ерөнхийдөө энэ сонгон байц, үе тургамлууд, за буурцаг тургамлууд бас байна тий. За ийм ургамлууд ерөнхийдөө их байдаг байна. За энэ юунуудыг та нар сая би нэг тэнхимлүү юуг явуулах гэж та нас энийг харуулсан бол та нас бичээд авсан баха тий. Бичээд авсан баг. За энд ер нь бол хүнд металлыг ер нь яаж цэвэршүүлээд байгаа гэж та бодож байна. Мэдээж ургамал эмчин дээр цөмийн уруул явуулаад ямар нэг элементийг өрөхгүй шүү дээ. Жишээл одоо хүнд металл гэдэг чинь нэг элемент юм байгаа шүү дээ. Тэр элементийг өөрчлөн гэж байхгүй шүү. Жишээл одоо хар дуглаг бол хар дуглаг гэвэл л шүү дээ. Ургамалд ч орсон хар дуглаг, хүний бид ч орсон хар дуглаг тэр хөрсөнд байсан ч хар дуглаг. Тийм үү? Тэгэхээр яаж энийг цэвэрлэнэ гэж энийг ер нь юу гэж таas ойлгож байна? Тэгэхээр энэ бол нөгөө айжим сарниаж байгаа. Айжим сарниаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг ингээд хортой ямиг авангуудаа одоо хортой хүнд металлыг шүүж авангуудаа одоо юу гэдэг чи алт олгоод одоо хар тугалгыг алт олгоод байгаа ч юм уу тийм байхгүй. А энэ багаагаар хөрснөөс тэр хүнд металлыг өөртөө аваад биендээ шингээгээд тэгээ хагдарч унсан салхиар тарж хийсч алга болоод тэгээд ерөнхийдөө иймэрхүү байдлаар тэр хөрсөнд байгаа хүнд металлыг багаагаар өөрийнхөө биеэр дамжуулж энэ агаац одоо гэх юм уу да одоо сарниагаад байгаа байхгүй. Орчинд нь багаагаар сарниагаад байгаа гэсэн үг. Тэгэхээр хүнд металлын тэр бохирдолтой газар тарьсан ургамал өөрөө бас хордно л гэсэн үг байхгүй. Өөрөө хордно. А тэр хордлогыг бол даадаг гэсэн үг. Тэр хордлогыг даадаг өөрөө их сайн шингээж аваад өөрийнхөө биед оруулдаг. За тэгээд намар хагдраад унахлаарэ тэр хүнд металлаа хамт хагдраад тэгээд салхиар одоо навч чинь ингээ хавдраад хийсээд бутраад замхраад алга болдог шүү дээ. Ер нь тийм маягаар тэр хүнд металлуудыг багаагаар орчинд нь ингэж тараах юм тий. Тарааж хийсгэж байгаа байхгүй. Хамгийн гол арга энэ юм байна. За бас нэг хортой байдлаас хоргүй байдалд оруулах гэдэг байгаа. Тэр нь болохоор тухайн хүнд металлууд ч яг металл одоо цэвэр металл хэлбэрээр биш ямар нэг бодистой ингээ холбогдсон ийм молекулын нэг бүрдэл хэсэг нэг ийм молекулын одоо бүрдэл хэсэг болж байгаа юм. Тэр одоо хүнд металлын атомууд ч. А тэр хүнд металлын атомууд чинь тэр молекулын бүрдэл хэсэг болж явахт нь хортой хэлбэр хоргүй хэлбэр гэж байдаг. Тэгэхээр тэр хоргүй хэлбэр хортой хэлбэр нь юунаас олддог гэхээр тэр эсэдлийн зэрэг валентаас шалтгаалж байгаа. Тэгэхээр тэрийг арай нэг тийм хоргүй хэлбэр лөө. Жишээлбэл одоо хорон нэг 7 валенттай байхад нь 4 валенттай болгодог ч юм уу, тийм үү? Тиймэрхүү байдлаар хувиргадаг. А тэр хорооны атомд байж байгаа. Гэхдээ тэр валентийн зэргүүд бол арай хортой хэлбэрээс хоргүй хэлбэр өөрчлөгддөг. За тэнийг бас нэг хэлбэрээр хоргоожуулна гэж хэлж болно. Ер нь бол ийм л хоёр юм байна. Нэг нь бол ерөөсөө өөрийнхөө биеэр аваад орчиндөө ингэж хацаж айжуухан сарниах. А нөгөөх нь бол өөрөө аваад тэр валентийн зэргийг өөрчлөөд арай хортой байсан бол хоргүй болгож. Ийм л хоёр үндсэн том процесс явагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. А тэрнээс биш ямар нэгэн тийм цөмийн уруул маягийн юм явуулаад одоо атом өөрчлөд байгаа юм бол байхгүй шүү дээ. Хүнд металлын атомууд байдгаараа л байж байгаа гэдгийг таас ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхээр мэдээж хүнд металлаар бохирдсон газар юм ингээд тарьчлаа гэж бодоход тэр тарьсан тэр ургамлууд нь бол бас тодорхой хэмжээнд хүнд металлыг агуулсан мал идэхэд тохиромжгүй хүнсэн тэргэлэхэд тохиромжгүй ийм байдаг байна. За энэ хүнд металлын юу нэлээд сайн нөлөө үзүүлдэг юм
Бодис бол гич гэдэг байгаа тий. Гич гэдэг юм бодис. Бодис гинэ ургамалтай. Гич гэдэг юм ургамал. Mustard гэдэг тий. Англиар mustard гэдэг. Орсоор горчиц гэдэг баха. Горчиц. Энийг та нас идэх дуртай юу? Үгүй. Заваа штэ. Заваа тий. Аа. Энийг гадаадад их л идэдэг юм да. Германд бол. Одоо нөгөө юу байдаг штэ. Халуун хям байдаг штэ. Халуун хямыг ийм талхан дээр тавиад иддэг штэ. Халуун зайдас гэх юм уу да. Халуун зайдас. Ингээд баг зэрэг шарж мартсан. Гэтэ бас нэг бүр амар шараагүй. Энэ нэг ийм одоо юунууд байдаг байхгүй. Зайдаснууд одоо цагаан зайдас гэдэг юм байдаг юм да. Bratwurst, Nürnberger энэ төр гэдэг юм. Nürnberger гэхээр юм жижиг. Bratwurst-ийн том ийм юмнууд. Тэгэл эднийг бол ингээ сайхан гал дээр ч юм уу эсвэл ям дээр ч юм уу ингээ шараад тэгэл шарснаа талхан дээр тавиад талхан дээр энэ гич ингээд нялаад тэгж байгаа л идэн. Тэг Германд болохоор яадаг Weihnachtsmarkt гэдэг одоо ер нь бол одоо 12 сар дөнгөж гарангуут л ер нь Weihnachtsmarkt эхэлдэг. Тэгээд хотынхоо төв талбай ч юм уу юм нэг жоохон зайтай тэгээд нэг жоохон тийм айтайхан шиг үзэмжтэй юм газараа тийм хоол хүнс тэгээ пив дарс эдэр ингээд годомжинд ингээд зарна. Тэгээ тэрний гол нь юу вэ гэхээр халуун дарс байдаг. Гүлүү байна гэдэг. Тэр гүлүү байнга халуун дарсыг авч тэгээ тэр саяны миний хэлсэн тэр шарсан зайцтай хамт идээд хоорондоо ярьж тэр орой үдш зогсдог байхгүй. Тэгээ нэг германч дулаахан болохоор тэрнийг Weihnachtsmarkt гэж хэлнэ. За энэ голомын мод гэдэг бас энэ байна. За тэгэхээр модыг тавьчихвал бүр их ашигтай юм шиг байгаа надад. Ягаад тэгэхээр тэр мод бол байж л байна шүү дээ. Одоо 100 жил, 200, 300 жил байж лээ. Тэгэхээр тэр модыг тавьчих. Тэгээ модыг тавьчлаа. Мод ч нөгөө нэг юу аваал доороосоо ингээл одоо хүн металлуудаа сорж аваал навчандаа ягаал намар нөгөө навчаа хаяал. Тэгэл яагаал одоо ингээл сайхан яан штэ. Тэгээ баян яа тэгээ тэр доороо бас мод ч нөөрөө их мастер одоо түүчээ ургамал болохоор эхлээд одоо ялангуяа энэ хүн металлаар бохирдсан газар мазар гэдэг чинь нэг тийм сүүрцэн газар байх магадaltaй байхгүй. Тэгэхээр тэнд нь ийм модлог ургамал ингээ тариад тэгээ модлог ургамлынхаа доор сүүдэр үүсээд тэнд бичил канафига үүсгэн канафигийн доор бичил экостой үүснэ хөрснөөс чиг ууршил багасна хөрсний газар температур багасна за ингээд ирэнгүүт нь тэнд чи ахаад гой нэг өвслөг ургамлууд ботлог ургамлууд урах боломж үүснэ. За ингээд яваанда ой үүсдэг ч юм уу те. Тэгэхээр бүр ингээд нэг сүүрцэн газрыг ойжуулаад ингээд хайчих боломжтой юм шиг байна надад бол. Тэг санагдаад байгаа. За улиангар байна. Улиангар Монголд ургадаг уу? Улиангар ургадаг баха те. Улиангар ургадаг. За улиас бас тарьч болгоно юм шиг байна. Миний бодлоо хайлаас гэдээ бас нэг мод байдаг шүү дээ. Тэр бол өөрөө өстө гоё ургадаг гэж хэлээ. Айгүй хурдтай. Ингээ үрээр нь ингээд хайлаас тарьчдаг. Тэгэнгүүт нэг 5 жилийн дараа мараа гэж баг хүнээс өндөр болчдөг ч гэлөө үглээ нэг тэгж яриад байсан. Тэгэхээр бол бас л мундаг ургадаг юм шиг байгаа. Тэгэхээр миний бодлоор Монголд бол хамгийн боломжтой ургамал бол улиас хайлаас хоёрыг тийм сүүрсэн газар тарих юм бол их зүгээр байна.
За энэтэг согоовор гэдэг энийг их яриад байгаа маа. Тэр нөгөө нэг номон дээр чинь энд энэтэг согооврын талаар их байгаад байгаа. Энэ Монгол байна уугүй юу сайн мэдэхгүй ямар ч байсан ийм нэг ургамал байгаа. Тэгэхээр л энэ ургамал бол бас л их сайн юу яадаг юм шиг байгаа. Ургуулдаг юм шиг. Саармагжуулдаг юм шиг юмдаг хүн металлыг. Угсаа бохирдсон өрсөн дээр ургасан мод ургамал нь экосистемд хор үзүүлэлт тэгээд сувтаа асуусан байна. Тийм хор үзүүлэхгүй. Экосистем чинь энэ хүн л орж ирж бүр амар хордуулж хор үзүүлээд байгаа болохоос биш. Яг энэ нэг биологийн нэг жамдаа орчихсан одоо тийм ургал байгаа тохиолдолд бол ер нь бол яахчгүй штэ. Бусад ургамал ургалд бол нэг хор нөлөө үзүүлэхгүй. Тэгээ ер нь бол эн чинь өөрөө сүүрсэн газар их ашиглаж байгаа байхгүй юу? Тийм болохоор сүүрсэн газар бол угаасаа экосистем гэдэг юм байна байхгүй болцоо. Тэнд нь тэгэл тариал ер нь нэг хүний нүдэнд айтайхан тийм ногоон болгоол тэгэл тэр хортой бодисууд нь баг байгаа саармагжаад нэг хэдэн 10 жилээ явахаар тооцоолол тэгэл ер нь хайсан нь бол дээр баг. Ортой байсан саармагж нь агаар тарах нь ихээр тэгэл ер нь сэрэгжээд энэ тэнд очил байна гэсэн үг юм. Тэгэхдээ тэр чинь их багаар байхгүй юу? Маш багаар штэ. Жоохон ургамлаар дамжиж ургамлын эд эсэн дотор ороод тэгээд багаар саармагчж байгаа штэ. Агаар тархаж байгаа штэ. Тэгэхээр бол ер нь гайгүй. Ер нь бол гайгүй. Тэгээд анх тарихад ургахтаа хэр хүндрэлтэй ургасан бол одоо тийч бохирцсон өрсөн дээр. Бохирцсон өрсөн дээр чинь нөгөө юу тавина шүү дээ. Бид нар компост дээр цагаа асгаж өгнө шүү дээ бас. Ер нь бол сүүрцэн газар чинь бол тэгээд жоо хэцүү л болсон байгаа. Ялангуяа одоо ингээд үйлдвэрийн ойр орчим одоо байна. Үйлдвэрийн ойр орчим за тэгээд уурхайн ойр орчим байна тий. Манай Монголд бол ерөөсөө үйлдвэрийн ойр орчим, уурхайн ойр орчим тэгээд гэр ороод боллоо шүү дээ. Гэр ороод бол амар их. Одоо ялангуяа хотууд бол амар их хөрсний бохирдолтой байгаа. Яагаад тийм хөрсний бохирдол их байна гэхээр энэ автомашины утаа байна шүү дээ. Хар туглаа. Хар туглах. Энэ хар туглах чинь өөрөө автомашины утаатай хамт агаар дэгдээ буцаад ингээд торцог нь буугаад ингээд хоригдлагдаад байгаа. Хүнд металл болохоор доошоо буугаад. Тэгээд одоо энэ би зөндөл одоо янз бүрийн юу яасан хөрсний бохирдлын судалгаанууд үүссэн л дээ. Тэгээд энэхийдээ Улаанбаатар бол тэр их тэмдэггүй. Тэгээд төмөр зам ам дагаад байгаа бас амар их бохирдол байдаг юм билээ. Тэгээд налах малах руу энэ бас их байдаг юм билээ. Ер нь арай гайгүй жоохон энэ богд уулмуу ч юм уу энэ юм уугаа гол мол руугаа ч юм уу. Тэгээд энэ гэр ороод бол тэгэл нийл хөрсний бохирдол. Энэ гэр ороолыг таас ингээ харахлаа гэр ороод зүлэг гэж байна уу? Баггүй гоостэй. Гэр ороолын айлууд чинь хашаанда монголчууд тэгээд зүлэгжүүлээ мод зод ингээ ерөөсө тарихгүй ингээ мал шиг амьдрах юм ба шүү дээ. Тэг модон жордон болохоор тэгэл. Тэг модон жордон за тэг модон жордон чи яхаа одоо тэгээд юу хийхгүй байл л да. Энэ хоёр нам ч нөөрэ гэр ороолынхныг ер нь тэр чигт нь гудам тэнд нь хайчихсан тэгээд энэ хөрөнгө оруулалтыг ерөөсө дид үтцийг гэр ороол руу ойртуулж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр модон жордон. Тэгээд гэр ороолгоч өөрсдөө тэр хашаа дотроо ингээд нэг айтайхан хар шороо компост дээр дэвсээ дээр нь нэг канад зүлэг мүлэг юм тэр гээд нэг үр мөр байдаг шүү дээ. Тим юм аваа. Тэгээд цэцэрлэгжүүлэх олон компаниуд байдаг. Тим аваад тэрийг ингээд тарьчих хэрэгтэй байхгүй. Тэгээ байж ах юм бол тэр чинь багаагаар ингээд тэр бохирдлыг чинь тэр дээр нь тарьсан юмнууд чинь саармагжуулаад тэгээ мод тарьчих хэрэгтэй. Ер нь гэр ороол хашаандаа нэг хүн айл нэг дор хаяж нэг 5 мод ч юм уу тарьсан байхад тохиолдолд
Тэгэл энэ гэр орол чинь нэлээ өөр харагдах хэрэгтэй үстэй тий. Гэтэл одоо энэ мод тарьсан айлууд баг байхгүй шүү дээ. Тэгээд ийм санаа ярихаар чинь багшаа өнөө маргааш нүүрс нэмэг байхгүй гэл тэгээд юм л шүү дээ. Аа. Арх уух мөнгө их байна тэднэрт. Арх 10,000 төгрөгөөр авч тэгэхэд нэг мод чинь 10,000 төгрөгөөр авч. Тэгэл тэр чинь сард жил хичээх арх ууж чинь тэгэхээр тэр мөнгөөр нэг 50,000 төгрөгөөр 5 мод аваад тарьчих хэрэгтэй байхгүй болно. Залхуу байгаа. Та нар хашаанда мод тарьж үзсэн юм байна уу? Хашаа байхгүй гэсэн. Хөдөө мод төрчихсөн. Хашаанда мод тарих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ гэр ороодлыг энэ орчин болоод амар болсон. Тэгээд одоо наран цэцэг ч юм уу ийм юм тарих юм бол гоё үзэмжтэй харагдана. Наран цэцэг чи ингээд гоё юм том шар цэцэг юм чи ингээд үзэмжтэй харагдана. Айд болгон хашаантаа 10 мод тариал тэгэл энэ наран цэцэг тэгэл өөр янз бүрийн Монголд ургадаг гой цэцэгнүүд бас зөндөл байдаг шүү дээ, янз бүрийн тийм цэцэгнүүд. Тэднийг бол сайхан тарих юм бол гэр ороод бол сайхан л харагдана. Тэгээд айл болгон хашаага тогтчулсан тэгээд энэ нэг төвлөрсөн бохор цэвэр усны системтэй холбочих юм бол энэ заавал энэ байранд амьдрах гэснээс энэ гэр оролт амьдрсан хамаагүй илүү тухтай байлгүй. За тиймэрхүү байна. За энэ Монголтой холбоотой ямар хөө асуудал байх вэ? За гэр оролтын асуудлуудыг бид нар сая ярьлаа. Өөр ямар асуудал байж болох вэ? Хөрсний бохирдол болтой юу? Тэ. Уурхаанууд бас байж болох юм тий. Булаад идэв шүү дээ. Энд тэнд. Тэгээ уурхаа дээр ихлээр тэвнгийн нөхөн сэргээлт гэдэг юм хийх л бах л да. Янз бүрийн юмудаа булаад нүхнүүдэд тэгшлээд норуулдаад нэг тийм ухсан юмудаа ямар ч байсан нэг хальт булсан болоо тэгээ тэрэн дээр нь дараа нь одоо юу дэвсэж яаж явах вэ гэдэг. Юу яаж ургуулах вэ гэдэг асуудал. Орчны бие инженерч сонирхоод байгаа хүн чи хэн байлаа? Орчны бие инженер сонирхож байгаа хүмүүс тэр юуг жоохон судлал зүгээр хаа. Нөхөн сэргийх техникийн асуудлуудыг миний бодлоор бол хамгийн эхлээд зөвлөгжүүлэлт ерөөсөө хийгээд хэрэггүй баг. Миний бодлоор эхлээд мод тарих нь зүгээр ах гэж би бодоод байгаа. Одоо н хайлаас улаасаа тарих гэсэн үг. Тэнгүүтээ хайлаас улаасууд тариад за яг өөрөө ургаад эхлэлээ боллоо гингүүт нь дараа нь маш сайн ургах чадвартай нэг тийм одоо шарилж маягийн ургуулууд тарих нь зүйтэй баг. Сарван ч юм уу юу ч юм те. Тэгээд битүү шарилж цайрван аг тэгээд нэг иймэрхүү юмнууд ургаад эхлэн штэ тэр газар. За тэрний дараагаар баг багаар дараагийн тэр арай буурцах дургуйлч гэдэг юм уу те бэлчээрийн ургуйлч гэдэг юм тиймэрхүү юм яаж ургахуулах уу тарих уу гэдэг юм уу иймэрхүү юмудаа бас бодох зүг бах л та. Яа за иймэрхүү байна. За тэгээд Peter imitation
Энэний дараа ахаад нэг feature meditation юугаар нэг лекц байгаа. Орчны баримтын лекц байгаа. Тэрнийг дараагийн хичээл дээр хий заяа бүгдээрээ. За тэгээд энийг багш нь юу YouTube руу тавьчихна. За.